Атинизмын ээлжид нэгэн подкастт тавтай морил. За би бол Mr. Max. За өнөөдөр манай зочноор Remax Platinum Office-ийн брокер эзэмшигч Батгэрэл оролцож байна. За сайн байна та. Яасан мөн. За өнөөдөр яг өрсөн шалтгаан нь юу юм бэ гэхээр зөв яг брокер эзэмшигч талаас нь биш, илүү санхүүш мэргэжилтэй шүү дээ. Тэр талаас нь одоо яг өнөөдөр зах зээл дээр юу болоод байна? Үйл хөдлөх хөрөнгө ер нь хаашаа чиглээд байна? Энэ талаар ярилцах болно. За. За ерөнхийдөө яг энэ одоогийн яг зах зээл юу болоод байна? Орон сууцны зах зээл дээр. Өнөөгийн орон сууц одоо өнөөдрийн байдал те 2021 он 5 сарын сүүл 6 сар их. Тэгээ яалтчгүй манай ус өөрөө ус төрийн нөлөөх байдаг. За тэгээд хэд хоногийн дараа сонгуул болох гэж байна. За тэгээд сонгуулийн өмнөх шоу гэхүү тэгээд нөлөө гэхүү те ялангуяа манай үйл хөдлөх хөрөнгийн салбарт хөөсөл тодорхой хэмжээгээр бий болоод байна. За нэг талд ипотекийн зээлээр хөөсөл маш их үүсэж байна. За тэгээ буцаагаад ковидтой холбоотойгоор хэлэх гайл хаагдсанаас холбоотойгоор бараа материалын нийлүүлэлт маш хомсдмол байгаа. Тэгэхээр түүхийн материалын одоо нийлүүлэлтийн үн 2-3 дахин өссөн байдалтай. Тэгэхээр ялцчихгүй одоо үйл хөдлөх хөрөнгийн салбар маань удахгүй сонгуулийн дараа үнийг хэлбэлзэл нэлээ хүн дээр тусгавц байдалтай байна. Тэгээд чинь одоо энэ үзэгч сонсож байгаа үзэгчид бол ер нь байр авах уу, байх уу? Одоо тийм асуулт байнг байдаг шүү дээ. Ер нь хизээ авах уу гэд. Яг өнөөдрийн байдлаар та байр хайж исэн хүн бай. Та байр хайж ийн гэж бодъё л доо. Тийм ер нь тийм хүмүүс юу гэж зөвлөх вэ? Хүлээсэн дээр үү эсвэл ингэ очиж авчих юм. За байгаа дээр нь. За яг өнөөдрийн байдлаар бол 5 сар 6 сард бол байр аав. Яг одоо. Байр яг авдаг цаг. Үн бол өссөн байгаад байгаа шүү дээ. Үн бол өсөж байгаа. Тэгээд цааш та өснө. Улам өснө тий. За ялангуяа одоо бид хэдийн хувьд бол тий манай оны ихэнд тий 1 сард 2 сард 1 сар одоо 2 сард 3 сард цагаан сарын үн байр ав гэж одоо зөвлөгөө өгч ирсэн тий 4 сард ав гэж ирсэн. Тэгээд ялчгүй одоо бид хэдийн таамаглаж байснаар үн одоо л яг ингээд барилгын сезон эхлэнгүүд өсөж штэ. Тэгэхээр нь бол цаашдаа үргэлжилнэ. Яаж юу гэхэлэр яг төрөний хоёулынх нь бас ярилцсан одоо бараа материалын нийлүүлэлт хомсдол байна. За тэгээд сонгуулийн тий ус төрийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр ялцчихгүй одоо байрны үн бол өснө. Энэ яг одоо ковид ингээд дуусахад бараа материалын үн гайгүй болохгүй гэж юм. Хилээ бүр тэр чигтэн нэхэд ерөнхийдөө харамт руу тэр чигтэл ороод ирнэ шүү дээ. За тэр чигтээ орж ирнэ. Гэхдээ яадаг вэ гэхээр нүг эрэлт нийлүүлэлт гээд аль талдаа нөгөө талаас эрэлт их болчонгууд нийлүүлэлт явах гэхэд тодорхой хэмжээгээр нөгөө үнэ нэмэн те. Анх одоо буцаагаад market adjustment хийтэл энэ бас одоо нэг улирал хоёр улирал бас орно. Урд зүгээс шүү дээ бараа материал нийлүүлдэг зүгээс. Тэгэхээр яалтчгүй одоо ингээд яг манай хил дээр одоо хичнээн тооны материал шууд өндөр те Монгол усаа хавтлан тэр чигт нь пүүл гэл ороод ирэх үү те. Энд чинь нарийнхан сувгаар ажимд орж ирэх болохоор нэг улцаа нэгээс хоёр улирлын одоо юу одоо нөлөө орж ирнэ. Тийм үү. Бүр шууд 5 жилд нь ярил л да. Яг одоо авсан дээр үү эсвэл би бол зүгээр шууд түрээслээ явчих гэдэг байхгүй. Амар зүгээр. Тийм. Одоо ерөнхийдөө харж яхад одоо юу гэдэг 2012, 13, 14 он зүгээр энэ зүгээр цэвэр хөөсрөл байсан. Юу гэдэг $1000 захиалгаа өгсөн байхад л одоо нэг зарагч байгаа нь 2.6 сая байх жишээ нэ тий. Тий. За тэгэхээр яг юм байна л да. Төрөслөх зөв. Бас худалдаа авах зөв. Гэхдээ ялгаа нь юу байна вэ гэхээр тухайн хүний хэрэглэнээс хэрэгцээ хэрэглээ тэгээд тухайн хүний санхүүгийн нөхцөл байдал тий амьдралын мөчлөг тэгээд яг тэр одоо хэрэгцээнийг хаанаа явж байна вэ гэдгээс их шалтгаална. Тэг шууд хоёулын энэ дэр шууд зөвлөгөө өгөөч. Ерөнхийдөө яг ийм мөчлөг дээр илүү түрээсэлсэн зөв. Эсвэл иймэрхүү байх юм бол ерөнхийдөө ингээ худалдаж аваад ингээ явсан зөв үү гэж. За юу вэ л да. За тэрбум төрхтэй бизнесмен. Тэрбум төрхийн каш та тий. Бэлэн мөнгөтэй хатгацсан. За тийм хүнд ямар сонголт байх вэ гэхээр шууд харуулмжинд хэлээ. За эхний ээлжиндэг жилийн өмнө бол 15-18 байсан. Одоо 10 гэж тийм. За тэгээ мөнгөө тийшээ их өсвөл бизнес эргэлдүүлэх. Бизнес эргэлдүүлэхэд орооч 20-30% өгөөжтэй эргэлдэж хүн бизнес нь шүү дээ. За тэгэхээр
үйл хөдлөх хөрөнгөнд оруулчихлаар тэг жилийн дотор 20-30% өгөөж өгөх тий. За тэгэхээр тодорхой хэмжээгээр бизнес хийж байгаа хүн бол яг нь уршлагыг нь өгчөөд за тэрбум класс нь 20-30% нь өгчөөд иргэдлээхэд тэр эргэлдэж байгаа үлдсэн 600-аас 700 сая дээр нь бизнесээ эргэлдүүлээд тэр зээлийн төлөөд явдаг ч юм уу тий. Төрөлхий явдаг болж байна. Тийм. Тэгэнгүүт хүн болгоно тэрбум төгрөгтэй биш шүү дээ. Үнэн тийм. Хэрвээ манай улсад одоо 3 сая хүн болгоны карманд тэрбум төгрөг байх юм бол манай улс одоо тий бас нэлээд одоо баян орнуудын тоонд орох гэдэг. За тэгэнгүүт ямар асуудал байна вэ гэхлээр Монгол улсад дундаж цалин өөрөө саяас сая 400 төгрөг гэж. За саяас сая 400 төгрөгтэй хүмүүс яах вэ гэхлээр бизнес орох гэхээр эргэлт хөрөнгө байхгүй. За бизнес өгөөжөө яаж өгөх вэ гэхлээр тодорхой хэмжээний импакт өгөхөц хөрөнгөтэй байж өгөөжөө өгнө. За хадгаламж ч гэсэн тийм 10 сая төгрөг яалаа гэх буцаагаад жилдээ 1 сая төгрөг авахд тэр өгөөжтэй байх уу. Тэгэхээр яг хөрөнгийн хэмжээнээс шалтгаалаад байр авах авахгүй нь одоо сонголт болчиход байна. Түрүүн тэрбум төрөн дээр ярьж байхад за лүүрүүр зэрэглэлийн байрыг за нэг 2-3 сая те жилд нэг 20-30 сая төрөөслөөд явчихад тэр тэрбум төрний хэдэн хувь нэг 2-3% болчихно шүү дээ. 10% хүрэхгүй те. Тэгэхээр тэр чинь ашигтай байгаа байхгүй юу? Харин эсрэгээр буцаагаад сая 500 төгрөгийн орлоготой хүн 500 600 мянга 700 мянган төгрөгийн төрөөс төлөвл цалингийн талан тийшээ явчихлаар энэ өөрөө бодит болж чадахгүй те хөрөнгө болж чадахгүй тэрэнд өгөөж өгөх үү. Тэгэхээр ямар хууль бүрийн зөв байна уу гэхлээр тодорхой хэмжээгээр хоримтлал үүсгээд урьдчилгаа бэлдээд зээлээр байр авчвал удаан хугацаанд өгөөж өгнө. За энэ яаж юм гэхээр эхний ээлжинд бид залуучуудын одоо амьдрал те дөнгөж одоо гэр бүлээ үүсгэж байгаа залуучуудын сонголт бас байдаг. За тэгээд тодорхой хэмжээгээр одоо энэ ажил бизнестэй холбоотойгоор 5-аас 10 жилд тэр чинь бас нэг хэвийн байхгүй тийм өөрчлөгдөн тэрийг дараа дуусчихна. Одоо арай нэг чадамжтай болсон үед бас ашиглах боломжууд нь үүсэх юм уу? Арай өөр вариантууд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг энэ хоёр авж байгаа кейс болохоор чинь хамгийн экстрим хоёр кейс шүү тийм. Тэгэнгүүт энэ дунд бас айгүй олон боломжууд гарч ирдэг. Янз янзын кейсүүд бас байгаа. Тэгэхээр одоо яг байр өнөөдөр 2021 он 5 сарын сүүл 6 сарын их байна. За 6 сар дуустал бол ер нь байр ав гэж хэлнэ. За тэгээд оны сүүлээр намраас ер нь Монгол улсын эдийн засаг хаашаа явах нь тэрийг бол маш сайн харах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд ялчгүй манай улс өөрөө улс төрийн эрсдэл маш өндөр байдаг. Валютын эрсдэл бас маш их өндөр байдаг. За тэгээд энэ хоёр эрсдэл маань өөрөө хүчээ аваад эхлэхээр яадаг вэ гэхээр бас л төгрөг маань цаас болж хувирдаг тийм 1800 байсан үуч одоо 2800 явж идэг жишээ. Тэгэхээр энэ үе дээр хүн төгрөгөө цаас болгох уу эсвэл бодит хөрөнгө болгоод хадгалж байх уу тийм энэ эрсдлийг ямар нэгэн байдлаар юу гэдэг нь даван туулах уу одоо leverage бөгөөд одоо хамгаалт хийгээд даван туулах уу гэдэг л вариант гарч ирнэ дээ. Тийм. Одоо ер нь харж байхад яг шинэ барилгуудын метр квадратын дундаж үн бол 2.6 саятай байдаг шүү дээ. Метр шинэ барилгуудын. Тэгээд яг зах зээлээс харахаар жилдээ дандаа ерөөхдөө нэг 48-аас 52% гэж байгаа байхгүй юу? Дандаа шинэ барилга зарагддаг жилд. Яг ингээд ордер солигдсон нэтрийг нь харах юм бол энэ ер нь хэр практиктэй байх юм бэ? Яг эндээс харах юм бол ирээдүйд үн орон сууцны үн тэгж их өсөд байхгүй юм шиг харагддаг байхгүй надад. За тэгэхээр яг хуу бидэд демографи харах их чухал л да тийм. За нийт Улаанбаатар маань одоо 400 мянган үр хайлттай байна. За тэгээд 400 мянган үр хайлын маань 60-аас одоо 57-оос 60% нь одоо гэр хоолын бүстэй тийм. За тэгээд тэгэнгүүт буцаагаад 40% нь өөрөө орон сууцны бүсүүд байна. За тэгээд орон сууцны бүсэд байгаа мөртлөө энэ ч одоо юу явж ийн л да. Манай улс чинь өөрөө маш залуу улс. Хамаг одоо ажиллах хүч нь дунджаа 30 та тийм. Энэ ч бол одоо бусад амтаас аюул залуу байхгүй. Тэгэхээр ямар одоо асуудал гэх юм уу одоо юу гэдэг нь
ямар юм гарч байна вэ гэхлээр залуучууд одоо ингээд гэр бүлтэй болно. За анх нэг өрөөнд байсан бол 2 өрөө болно. 2 өрөө байсан бол 3 өрөө болно. Эсвэл ээж автагаа байсан бол өөрт тусгаалж гарна гэдэг нөгөө нэг одоо юм хөгжлийн одоо шаардлага одоо юу хэрэгтэй байна л да. За тэгэхээр энэ хөгжил маань өөрөө бараг яаж нүхлээр гэр оролынхоо 60%-ыг оруулахгүйгээр 40% дээр нь одоо ингээд юм тэлэлт явагдаж байна. За тэгээд угаасаа одоо яг хүн болгоны одоо хүн амьдрахын тулд иддэг те одоо нэг энерги авахын тулд иддэг. Тэгэнгүүт удаан хугацаанд тогтоо байхын тулд торгон дээр дээвэртэй байдаг. Тэгэхээр ярилцгүй энэ одоо нэг үйл хөдлөх хөрөнгө маань одоо хүний одоо хамгийн анхны шатны хэрэглэнүүдийн бас нэг байхад байна. Ялцгүй нэг байгалийн одоо нэг хүнд халуун хөтөн те юунаас хамгаалах одоо нэг юу байгаад байна л да. Тэгэхээр ялцгүй би юу гэж харддаг вэ гэхээр орон сууц бол эрэлттэй байна. Гэхдээ нөгөө нэг одоо яг ямар чадвах нь байна уу? Чадамж нь байна уу? Одоо нэг сая 400 төгрөгийн цалин авч байгаа хүн 2.1 хэд рүү очиж байр авах уу? Бас эргэлзээтэй шүү дээ. За тийм. Тэгэхээр яг нөгөө нэг pricing бөгөөд үнийн тогтолцоо тий метр квадратын үнэлгээ за энэ одоо яг бодтуу тий яг энэ юм дээр байж чадчихна уу гэдэг. Тэгэхээр ялцгүй энэ бол бас арай нэг өөр үнийн бодлого тий өөр юм тийшээ яригдах бах. За тэгээд юун дээр дундаж орлого сая 500 та байхад одоо метр квадрат нь 2 сая 500-аар одоо ихнэх шин бариу зарж ирэх бас л хүндэлтэй ялцгүй. Тэгээд дээрэс нь одоо ийм юу гэдгийг 2010 одоо орь дээр нь гарцсан байрнууд ер нь одоо яг миний жишээн дээр бол харахад бол нэг 65 70 за нэг бараг 75% нь 4-ний 3 гэсэн үг тийм. Ихэнх нь 6%-аар эсвэл банкны зээлээр гарч байгаа байхгүй. Тэгээд харахад нэг 20 жилээр зээлээ авчдаг тийм. Ерөнхийдөө нэг харж яхад нэг 15 жилдээ ч ингээд төл дуусгахаар. Тэгээд 5 жилийн дараа харахад тэр одоо ингээд тэр хүмүүс 5 жил тэр байранда шинээр байр авчаад тэндээ амьдарчаад тэгээд зарах гэхээр зөвхөн бэлэн мөнгө зарах шаардлагатай болж байгаа байхгүй. Өөрөөсөө нөө зээлээ хааж чадахгүй тийм. Тэгэхээр яг миний эндээс харж яхад бол үнэн бол учиргүй тэгж өсөхгүй болов гэж би хараад. Яагаад? Харин одоо зарах гээд тэгэнгүүт чинь зөвхөн бэлэн мөнгөөр авах шаардлагатай болж байгаа байхгүй. Хоёр дахь зах зээлийн байрнуудыг. За тэгэхээр яг шинэ байрнууд нь өөрсдөө айгүй үнэтэй болчдөг. Метр квадратын нь. Тэг авах чадвах нь бидэрт байхгүй байгаа байхгүй. Масаараа. За тэгэд яг нэг одоо яг ипотекийн зээл, моргэж зээл одоо нэг хүн дээр байж байгаа нөгөө нь лөө шилжих гэдэг энэ одоо хөдөлгөөн маань анх улиг хүнд байсан. За тэгээд одоо сүүлийн 1-2 жил тодорхой хэмжээгээр одоо хүмүүс гаргаа олоод эхэлж штэ. Зарим банкуд банкн дотроо хувь хүнээс хувь шилжүүлж болдог болж байна. За тэгээд ялцгүй 20 онд банк санхүүгийн салбарт гоё том шинэлэг юм юу байсан бэ гэхээр банкны реформ. За энэ өөрөө яаж юм гэхээр хадгаламжийн хүүг асар их буурууллаа. Тэ энэ чинь 15 6 18 байсан бол одоо ингээд буураад 10-с доош тэ орчиж байна. За тэгээд 21 он за энэ реформ илүү цаашаа хөгжиж яваад 22 онд гэхээр юу бас гордож байна уу гэхээр яг ийм хөдөлгөөнүүдийг тодорхой хэмжээгээр нэг ликвид байлгахын тулд ямар нэгэн одоо аргачлал гарч ирэх юм бол гэж бодоод байна. Тэгээд яг энэ чинь өөрөө нөгөө яаж юм гэхээр угаасаа л Монгол улс чинь нэг систем дотор байгаа юм чинь ингээд энэ нэг хүнээс нөгөө рүү трансфер хийдэг тэрийг бол угаасаа цаг хугацааны асуудал баг. Яагаад гэвэл одоо энэ хөгжсөн оронд энэ бол угаасаа л байдаг л асуудал. Нэг хүн моргэж зээлээ хаагаад үгээд харж ивэл банкнаас банкны хооронд нь трансфер хийгээд шилжилгдэл явж идэг. Тийм бэ одоо ерхий. Тэгэд яг түрүүний бас ярьж штэ Улаанбаатарт нийт борлогдож байгаа орон сууцын 55-60% надад шинэ байдаг тийм шинэ төсөл байгаа гэдэг. За тэгээ яг яалтчгүй юу гэдэг юм байна л да. Одоо нэг хөгжлийн банкудаас
манай усад яадаг вэ гэхлээр дахин төлөлтийн төслүүд ингээд хэрэгжүүлээ ингээгээд бас яг тодорхой хэмжээний сегментлүүд тоглосон юм байдаг. Тэгэхээр тэд маркетинг бас их сайн хүссний бодол сайн явахгүй байгаа. За тэгээд яг хоо бид хэдийн нөгөө чөлөөт зах зээл дээр байгаа бас гой том давуу тал нь юу вэ гэхлээр чинь бас эрэлт байгаа болохоор нийлүүл баригдаж байна. Тийм. Тэгэнгүүт яаж юу гэхлээр тодорхой хэмжээний боломжтой дундаж английн хүмүүсүүд маань ажиллахаар өөр хөстийнхээ амьдралын нөхцөл байдлыг сайжруулах гад хуучин орон сууцад зараад дахиад шинэ бүслөө нөөж очих тий арай нэг шинэлэг юмыг хүсэх гэсэн байдлаар тэгэхээр энэ маань өөрөө ингээд ийм байнга эргэлдээд тий явж идэг нэг цикл бөгөөд энэ төгт орж идэг л одоо ийм юу юм уу та одоо шинээр сайжраад явна хуучнаа тэгэл хоёр дахь зах зээл рүү нийлүүлэл энэ хоёр дахь зах зээлийн хуучин үн ингээ бураад явдаг ч юм уу тий тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад тэгээд тэр чинь дараагийн хүмүүс бас боломж байхгүй. Тэгэхээр энэ ингээд хүн болгон шинэ байранд орно гэсэн үг биш. Хүн болгон шинэ байранд орох ёстой гэсэн үг биш. Тэгэхээр яалчгүй энэ маань өөрөө ингээд эрэлт нийлүүлэлтийн хажимаар л явж байна. Сая хэлж ин л та хоёр дахь зах зээлийн байр нь магадгүй буураа явчихдаг ч юм уу тий. Хэрэг үнэхээр тийм бол бид нар зүгээр яа түрээсэж болохгүй гэж амар зүгээр. Бэлэн хитэн 100 сая төгрөгөөр нэг юу гэдэг 150 нэг 2 өрөө барьж нэг 150 саятай байгаа шүү дээ. За яг хоо юу вэ л да. Бас яг төрний холингийнх нь ярьж байсанчлан тэр сонголтууд бол хөө хүмүүсүүд өөрсдийнх нь. За жишээ нь баруунд яадаг вэ гэхээр баруун ч гэсэн яг Америкт яадаг вэ гэхээр төрөөс бол аюул илбэг гэдэг тийм. Том хотууд ч одоо яг ингээл DC ч юм уу, Нью-Йорк ч юм уу, Чикагод ингээд хотын төвөөр байр авна гэдэг бол дор ажил сая долларын асуудал байхгүй. Сая доллар гэдэг чи одоо Монгол төгрөгөөр чинь 2.8 тэрбум болж байгаа байхгүй тийм. Тэгээд бас ялчгүй доллараар бас их хэмжээний мөнгө. Тэгэхээр тэр төрөөс гэдэг нь илүү практикал байж чаддаг. За тэгэнгүүт яг бас Монгол бас ялгаагүй тийм тодорхой хэмжээний яг ингээд хөв хүний санхүүгийн чадамжаас шалтгаалаад төрөөсөө худалдаж авах гэж байна. Тэгээд яаж байна уу гэхлээр тодорхой хэмжээний урчилгаатай тогтмол орлоготой хүн яаж болох вэ гэхлээр моргэж зээл аваад ингээд яг төрөөстэй адилхан ингээд ирээдүйдээ хөрөнгө оруулалт маягаар явж бас болж байгаа юм. Эсвэл би тийм дарамт төсөхгүй те урчилгаагаа би ямар нэгэн бизнест хуцаанд ч юм уу те оруулчаад төрөөсөө төлөөд явж гинэ гэж бас болно сонголт. Тэгэхээр хувь хүмүүс маань юу тооцох хэрэгтэй вэ гэхээр яг л хүн болгоны санхүү адилгүй болохоор яг тэр хүмүүсүүд өөрсдийнхөө тооцоолыг сайн хэрэгтэй. Тэгэхээр нэг 10 жил моргэж төлөөд өөрийн хөрөнгөтэй болох уу? Эсвэл байгаа хөрөнгөө эргэлдүүлээд тэр төрөөс төлөөд явж явах уу? Тэгэнгүүт нөгөө нэг хэр эрсдэл дааж чадах вэ те? Тэр чинь бас ингээд байгаа хөрөнгөө эргэлтэнд оруулна гэдэг чинь өөрөө бас эрсдэлтэй. Ямар бизнес хийх юм уу? Одоо зүгээр доллараар хадгалах юм. Доллараар хөрвүүлээ хадгалах юм. Тийм. Тэгээд доллараар болоод хадгалах гэж юм бас л одоо төгрөг цаас болосоо гэж хүсэж байхдаа ялгаагүй те. Тэгэхээр бас тэгэх юм бол бас муухай. Болохгүй те бас энэ чинь тэгэхээр хувь хүний бас нөгөө нэг эрсдэл хүлээх чадамж бас их тасгдана л доо. Тэгэнгүүт хүн өөрөө яадаг вэ гэхээр naturally бөгөөд байглаасаа нөгөө хитрхийн нэг эрсдэл хүлээхгүйгээр арай нэг тийм safe бөгөөд баталгаатай замыг сонгох туфтаад. Толгойн өвчнгөө те. Би орой унтахтаа бүтнээр тонтмаар байна. Тэр нь яаж болох вэ гэхлээр тодорхой хэмжээний урчилгаагаа өгөөд моргэж зээл аваад тэгээд сар болгон тогтмолыг төлөөд явж байгаа юм. Тэгэхээр яаж вэ сар төрөөсөө нэг сая төгрөг төлдөг бол окей зээлэндээ бас сая төгрөг төлж идэг. Гэхдээ тэр яг хөө жил их тусам тэр жоохон хэсэг нь тэр хүний өөрөх нь үнч болоод үлдэж идэв тийм. Тэгээд нэг тодорхой хугацааны дараа яг үндсэн хөрөнгөтэй болдог. За тэгээд үндсэн хөрөнгийг яаж болох вэ гэхлээр тодорхой хэмжээгээр одоо процент тавиад хөшөөрлөөд бас эргэлтийн хөрөнгө босгож болно тийм. Янз янзаар болж байна. Тэгээд бас гэр бүлтэй хүмүүс бол өвлүүлж үлдээж болж байна тийм. Өв хөрөнгө болгож болж чадж байна. Тэгэнгүүт яаж ийм нөхлөөр дан түрээсгээд явцдаг
жоохон эрсдэлтэй юу яагаад уршлагаа алдчихдаг. Тэгээд өв болгож үлдээх гэсэн чинь тэр нэг 50 за хэдэмдээ 40 50 жилийн дараа хүүхдүүд өгсөн чинь одоо тас нь хоосон байж байгаа. Тэгэл яг өөрийнхөө нас амьдралаа сайхан амьдарч иж окей. Тэгэхээр яг л тийм юу гарах юм болов. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг хүн болгоны хөрөнгө оруулалтын тэр эсвэл тэр бизнес эрхлэх тэр одоо ноу хау астай шалтгаална гэсэн үг. Хүнээс. Тэр нэг нь зөв нэг нь буруу гэсэн юм шүү дээ. Сонголт бол яг хувнээс шалтгаална. Та Америкт байсан. Америкт ингээд яг үйл хөдлөлтүүдийг айгүй ер нь Америк үйл хөдлөлтүүд жилд 6 өөр өсдөг юм байна ингээд ер нь харахад дунджаар багтаа тий. Ер нь баг дунджаас тийм байлээ. Тэгээд харангуут ер нь Монгол одоо энэ Улаанбаатарын үйл хөдлөл хөрөнгө ч юм уу тийм Монголд ер нь яавал яг тийм Америк шиг болох вэ? Гэл гоё ингээл авчдаг, аваад дарчдаг. Яг үнэхээр хөрөнгө оруулалт маягаар нь тий. Юу хийх хэрэгтэй юм бэ яг монголч бол? За тогтвортой хөгжил бодлоготой байх. За яаж юу гэхлээр одоо санхүүгийн итгэлцэл одоо тийм боломжууд яаж гарч ирдэг вэ гэхлээр тогтвортой бодлогоос гарч ирдэг. За тэгээд одоо яг хөө ингээд банк санхүүгийн реформ гэдэг юм явж байгаа болохоор бас нэлээд гоё ирээдүйд харагдаж байна л да. За тэгэхээр нөгөө манай улс төрийн тогтворгүй байдал энэ улс одоо хөгжилд асар их саад болж идэг. Тэнгүүд залуучууд бидэд одоо улс төрөөр хөцөлдгүүдээ зүгээр ингээд амьдралын явж идэг залуучууд бол энэ бас нэлээд том таваа байдаг тийм. Баян тэр нөгөө эрсдлийг тооцох хэрэгтэй болчдөг. За тэгээд ялцчгүй улс төрийн тогтворгүй байдлаас болоод валютын хэлбэлцэл гэж юм орж ирдэг. За валютын хэлбэлцэл улс төрийн тогтворгүй байдлаас гэдэг хоёр юм нэмэгдээд яадаг вэ гэхлээр гаднаас ч юм уу те хүний одоо өндөр байх тийм одоо эрсдлүүдээс орж ирдэг л да. Тэгэхээр хэрвээ одоо манай Монгол улс төр маань тогтвортой бодлоготой тэгээ банк санхүүгийн салбар нь одоо ингээд бодлогоо маш зөв авч явдаг бол одоо ингээд ярьж байгаа юм бол маш хурдан бид хэдий одоо тий ингээд байр авчаал тэр үйл хөдлөл нь өсөж идэг тийм юу бол гарч ирнэ л гэж бодож байна тий. Тэгээд ялцчгүй буцаагаад манай дэд бүтцийн хөгжил тий дэд бүтц одоо ингээд цалхаа хэдгүй цалхаастай зүйлээ барьна гэл одоо 10 жил 10 гаруй жил болсон шүү тий. Тийм тэгэхээр одоо юу гэмд газар бол одоо үйл хөдлөх хөрөнгийн одоо мөн чанар. За тэгээд газрыг чинь тэгээд хөгжүүлнэ. Тэгээд бүтцтэй болгож чиж дараагийн хөгжил орж ирнэ. Дараагийн хөгжил гэдэг маань өөрөө зам, тэгээд цахилгаан, тэгээд цэвэр бохор гэдэг тийм. Тэгээд ерөнхийдөө яг ингээд ус төрийн тогтвортой бодлого гэдэг маань одоо энэ л байна л да. Ерөнхийн нөгөө нэг үндсэн дэд бүтцтэй тавиад өгчөд одоо яг энэ балигын салбар 50-60% нийлүүлээд нэгж штэ. Тэгэл залуучууд байна. За тэгээд хуваар бизнес эрхлэгчид одоо яг энэ салбар зүгээр аваад хөгжүүлээд явчихна гэсэн үг. Тийм. Тэгэхээр яг ийм эдийн засгийн зөв голдролтой орох нь хэцүү юм болов? Тийм нэг өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна. Тийм өнөөдрийн зочноор хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Цаашдаа амжилт хүсье. За баярлалаа. За